За сайн байцгаана уу. Өнөөдрийн жишээгээр арга механизмын кинематик шинжилгээг бид бүхэн аналитик аргаар дамжуулалтын харьцаа болон голуудын өнцөг хурдны хэмжээг олох юм тооцооллыг бол хийж үзүүлье. За тэгэхээр тухайн арга механизм маань 1-р араанаас 5-р араанд хөдөлгөөнийг дамжуулан гаргажээ, хувирган дамжуулан гаргаж. За тэгэхээр ерөнхий дамжуулалт маань 1-ээс 5 гэсэн ерөнхий дамжуулалтыг бид бүхэн бол олох хэрэгтэй болж байна. За тэгэхээр өөрийг тодорхойлохын тулд бид бүхэн эхлээд тухайн арга механизм маань хэдэн шатлалтай вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. За тэгэхээр эндээс харахаар 3 шатлал бүхий энэ дагуул араат ийм механизм байна. За тэгэхээр хөдөлгөөнтэй араа маань болохоор 4 штрих гэсэн 4 гол маань дагуул араа, хөдөлгөөнтэй дагуул араа юм байна тийм. За тэгэхээр эндээс би эхлээд шатлалынхаа тоог тодорхойлохоос өмнө за эхлээд хөдөлгөөнгүй байгаа голуудаа бол тоочоод бичье. За тэгвэл энэ дээрээс шатлалаа тодорхойлоход илүү хялбар байдаг. За эхний хөдөлгөөнгүй байгаа гол бол O1 гэдэг гол байна. За дараагийн хөдөлгөөнгүй байгаа гол нь O2 гэдэг гол байна. За ингээд дараагийн хөдөлгөөнгүй гол нь болохоор O3 гол байна. За төгсгөлийн хөдөлгөөнгүй байгаа гол нь болохоор O5 гэдэг гол байна. За тэгэхээр нэг гол дээр давхар сурсан байгаа энэ давхар араануудыг би тэмдэглээд өгье. O2 гол дээр 2 штрих гэсэн араанууд бол сууж өгсөн байна. Дараагийн O3 гэдэг гол дээр 3-р араа А шүтлүүр энд А шүтлүүр тэмдэглээд авсан байна. А шүтлүүр сууж өгсөн байна. Тэгэхээр 3 А шүтлүүр. За ингээд 5-р араа 5-р гол маань байна. За тэгэхээр эндээс харахаар бид өхөн шатлал үндсэндээ ингээд 3 шатлалтай юм байна гэж тодорхойлно. Өөрөөр хэлэх юм бол хөдөлгөөнгүй байгаа голуудын тооноос нэгийг хасч шатлалын тоог тодорхойлдог. Тэгэхээр энэ дээрээс бид өхний шатлал маань 1-р араа 2-р араатай харьцсан байна. За 2 дахь шатлал маань болохоор 2 штрих 3-тай харьцсан байна. 3 дахь шатлал маань болохоор А шүтлүүр 5-д хөдөлгөөнийг дамжуулжээ. За энэ харьцалтын үед харахаар 6-р араа маань хөдөлгөөнгүй байгаа араа байж байна. За ингээ 3 шатлалтай арга механизм байна. За тэгэхээр шатлал тос болгон дээр бид хүн дамжуулалтын харьцааг бол тодорхойлъё. Дамжуулалтын харьцааг за бид хүн дамжуулалтын харьцааг тодорхойлохдоо өнцөг хурдаар, эргэлтийн татамжаар, шүдний тоогоор, радиусаар гэх мэтчлэн тодорхойлох боломжтой. За бид бүхэнд одоо ашиглагдах томьёо маань ямар томьёо вэ гэхээр өнцөг хурдын харьцалтыг бол ашиглаж болж байна. За мөн түүнээс гадна шүднийхэн тоогоор за энд байгаа нэмэх асар гэдэг тэмдэг маань гадаад дотоод харьцалтыг бол зааж өгч байгаа. За гадаад харьцалттай байгаа үед гацх тэмдэг, дотоод харьцалттай үед бол өмнө нэмэх тэмдгийг бол авдаг. За ингээд 1-р араа 2-р араатай харьцаж байгаа. Энэ үед 1-2 маань гадаад харьцалттай байгаа учраас хасах тэмдэгтэй Z2-ыг хуваах Z1 гэдэг юм байна. За ингээд харахаар хасах тэмдэгтэй Z2 маань 34, Z1 маань 17 буюу хасах 2 юм аа. За дараагийн шатлалын 2 штрих 3-тай харьцаж байгаа харьцалтыг 2 штрих 3-тай энэ бол дотоод харьцалтай тийм. Дотоод харьцалт байгаа учраас нэмэх тэмдэгтэй Z3-ыг хуваах Z2 хнэ. За ингээд Z3 маань 55, Z2 маань 34 гээд харахаар 23 гэсэн хэмжээтэй байна. За дараагийн харьцалт маань дамжуулалтын харьцаа А-шаас 5-д 6-р араа хөдөлгөөнгүй байгаа. Энэ үед за А-ш хөтлөөрөөс хөдөлгөөн 5-р араанд дамжих 6 дахь араа хөдөлгөөнгүй байсан гэсэн энэ
шатлал дээр битгхэн ааш хөтлөөрийг хөдөлгөөнгөө болгож хөдөлгөөн сөргүүлэх аргыг бол ашигладаг. За тэгэхээр энэ хөдөлгөөн сөргүүлэх аргыг ашиглахдаа за тогтмол томьёо болгож чадаа нэгийг хаваахан нэгээс хасах нь дамжуулалттай харьцаа 5-аас 6 дугаар араанд ааш хөтлөөр хөдөлгөөнгөөгд хөдөлгөөн сөргүүлэх аргыг ашиглана. За ингээ хөдөлгөөн сөргүүлэх аргыг ашиглахад 5 дугаар араа маань 4 штриктэй энэ ааш хөтлөөр хөдөлгөөнгөө байгаа. За тэгээд 4 маань 6 дугаар араатай. Бас дотроо шатлалт задрах нэ. 4 маань 6 дугаар араатай. Зэн шатлалаас нэгээс хасах нь дамжуулалтын харьцаа энэ 4 штрикийг хаваахан Z5 4 штрик 5-тай энэ гадаад харьцалтай байгаа учраас өмнөөс хасах тэмдэг аваад чин Z6-г хаваахан Z4 6 2 маань мөн гадаад харьцалтай байгаа учраас мөн хасах тэмдэг авах юм байна. Хасах тэмдэг аваад за ингээд утгыг биендээс чичээ нэг хаваахан нэгээс хасах нь Z4 штрик маань 20 Z5 маань 23 Z6 маань 26 Z4 нь 17 Эдгээр утгыг орлуулад бодоход хасах 3,31 гэсэн хэмжээс байна. За эдгээр шатлалт бол сүрийн дамжуулалтын харьцааны утгуудыг энд үржүүлэхэд за нэгдүгээр хэсэг нь болохоор 2 хасах 2 гарсан. 2 дахь нь дамжуулалт 2 штрикээс 3-т дамжуулалтын харьцаа нь 3 23 53 гарсан. За 3 дахь нь болохоор хасах 3 031 сутгатай гарсан. За ингээд дахиад дамжуулалтын ерөнхий харьцааны тоо утга маань 1961 гэсэн утгатай гарах нэ. За ингээд эхний хэсэг бол дамжуулалтын ерөнхий харьцаа маань 19,61,24 гэсэн утгатай гараад нэмэх утгатай гарсан. Энэ маань юу гэсэн үг гэхээр тухайн араат механизм маань хөдөлгөөний 1-р голоос 5-р голд хөдөлгөөнийг дамжуулан гаргахдаа хөдөлгөөний хурдны хэмжээг ийм дахин удаашруулан гаргасан. За 90 утга гарна гэдэг маань чиглэлийг өөрчлөхгүйгээр бол дамжуулалтын харьцааг бол ийм байдлаар дамжуулж гаргажээ гэж бол үздэг. За ингээд 2 дахь хэсэг болох би өнцөг хурдны хэмжээг олъё. Өнцөг хурдны хэмжээг. За өнцөг хурдны хэмжээг болохдоо за эндээс эхэлж 1-р мөчийн өнцөг хурдыг болохдоо за би төхөнд эргэлтийн давтамж болон өгсөн байгаа минут нь 2700 таа бол ирдэг гэж үсэн. 2P1-ийг хаваах нь 60 гэсэн тогтмол томьёо бий тэ. P1-ийг хаваах нь 30 гэсэн тогтмол томьёо бий. Тэгэхээр энэ дээрээ би төхөн 2700-аар орлуулад бодоход 1-р мөчийн өнцөг хурд бол 282 74-33 секундын хасах нэг зэрэгтэй эргэлтийн давтамжтай бол байх нэ. За тэгвэл дамжуулалтын харьцаа 1-ээс 2-т хөдөлгөөнд дамжиж байгаа. Эхний шатлал дээр энэ энгийн арааны дамжуулах эхний шатлал дээр битгүү энэ томьёог ашиглахад дамжуулалтын харьцаа 1-ээс 2-т гэж байгаа тохиолдолд 1-р мөчийн өнцөг хурдыг 2-р мөчийн өнцөг хурданд харьцуулж өгнө. Тэгэхээр энэ томьёогоор битгүү 2-р мөчийн өнцөг хурдыг олох боломжтой байна. 2-р мөчийн өнцөг хурдыг эндээс олоход
Нэгдүгээр мөчийн өнцөг хурдыг дамжуулалтын харьцаа 1-ээс 2-т гэж харьцалтыг бол тодорхойлно. За тэгэхээр нэгдүгээр мөчийн өнцөг хурд бол 282 74 33 гэсэн хэмжээсийг нэгдүгээр мөчийн дамжуулалтын харьцаа бол хасах 2 гэсэн. За тэгэхээр энэ бол хасах 141 37.16. За ийм утгатай бол гарахнаас ингэ хасах зэрэг. За тэгвэл нэг араан дээр 2 гэдэг араан дээр 2 дугаар араан дээр 2 штрих гэсэн араанууд суудсан учраас энэ бол мөн 2 штрих гэдэг арааны өнцөг хурдтай бол тэнцүү байх нь бол ойлгомжтой. За тэгвэл одоо 3 дугаар арааны өнцөг хурдыг битгий яаж болох вэ гэхээр 2 дугаар мөчийн өнцөг хурд 2 штрих арааны өнцөг хурд олдсон учраас дамжуулалтын харьцаа 2 штрихээс 3-т энэ харьцаалтаас омега 2 штрих хон 3 гэх 2 дугаар 2 штрих арааны өнцөг хурдыг 3 дугаар арааны өнцөг хурданд харьцуулсан энэ харьцаанаас битгий 3 дугаар арааны өнцөг хурдыг олох боломжтой байна. Тэгэхээр 3 дугаар арааны өнцөг хурд бол 3 дугаар арааны өнцөг хурдыг 2 штрихээс 3-т дамжуулалтын харьцаагаар илэрхийлсэнтэй тэнцүү. За тэгэхээр энэ бол хасах 37.16 гэдэг хэмжээсийг дамжуулалтын харьцаа 2 штрихээс 3 23 53 гэдэг хэмжээс нь гахаар хасах тэмдэгтэй 3 дахь арааны өнцөг хурд бол хасах 43 67 гэсэн юм утгатай болох нэ. За ингээ 3 дугаар арааны өнцөг хурдыг бидэхэн тодорхойлоо. 3 дугаар араа маань ааш хөтлөөрд нэг голдоор суусан байгаа учраас энэ бол мөн ааш хөтлөөр юм байна. Өөрөөр хэлбэл 3 дугаар араа ааш хөтлөөрийн өнцөг хурдны хэмжээ бол хоорондоо тэнцүү хэмжээтэй байна гэдэг нь бол харагдчихна. За одоо дараа нь би дамжуулалтын энэ харьцаанаас дамжуулалтын аашаас 5-д 6 дугаар араа хөдөлгөөнгүй байгаа гэдгийг харьцаанаас 5 дугаар арааны өнцөг хурдыг олох боломжтой. 5 дугаар арааны өнцөг хурдыг олъё. Тэгэхээр энэ бол ааш өнцөг хурдыг дамжуулалтын харьцаа аашаас 5-д 4 дугаар араа хөдөлгөөнгүй гэсэн харьцаанд харьцуулсан харьцаатай тэнцүү хэмжээтэй. За энэ бол хасах 43 69-67 гэдэг хэмжээг заашаас 5-д 6 хөдөлгөөн хөвдөг араа байна. Хасах 30-31 гэсэн хэмжээтэй байна. Тэгэхээр энэ бол хасахын нэмэг болоод 5 дугаар мөчийн өнцөг хурд бол 14 41 65 өнцөг хурдтай байна. Энэ дээрс энэ утгыг бид хүн тодорхойлж байгаа утгад өнгөөр ойлгоод өгч. За дараа нь 5 дугаар мөчийн өнцөг хурд бол олдсон. Дараа нь тэгвэл 4 дугаар арааны өнцөг хурдыг олъё. За 4 дугаар арааны өнцөг хурдыг олохдоо дамжуулалтын харьцаа 5-аас 4 штрих гэсэн. 5-аас 4 штрих ааш хөтлөөр хөдөлгөөнгүй гэдэг харьцаатаас бидэхэн 4 дугаар арааны өнцөг хурдыг 4
4 штрих харин онцгой хүрдэг болох боломжтой. За энд төхөн хөдөлгөөн сөргүүлэх аргыг ашиглана. За тэгэхээр хөдөлгөөн сөргүүлэх арга ашиглахдаа 5-аас хасгана. Хөтлөөр онцгой хүрдэг бол бүтэр 2-оос хасч өгдөг байгаа. За мөн шүдний тоогоор нь илэрхийлэх юм бол хасах Z4 хаахан Z5 гэд би төхөн бол өмнө бол олчихсан байгаа тийм. Байгаа. За энэ утгыг бол би төхөн дээр олчихсан байгаа учраас дамжуулалтын харьцаа 5-аас 4 штрихт байхын утга бол 0.8695 гэдэг болоод гарч байгаа юм байна. Шүднийхэн даваар илэрхийлбэл тийм. За тэгвэл энэ тэгштэглээс би дөрөв штрих араа онцгой хүрдэг болгоё. За 4 штрих онцгой хүрдэг болохтой. Татвар онцгой хүртээс дамжуулалтын хөтлөөр онцгой хүрдэг хасаад дамжуулалтын 5-аас 4-т хөтлөөр хөдлөнгөө байсан. Харьцалтанд харьцуулаад за хөтлөөр онцгой хүрдэг бол хэмжээ өнөө. Хөтлөөр онцгой за тэгээ энэ дээрээс харахаар омега 4 штрих бол нэг гол дор суусан 2 хөдөлгөөнтэй дагуулаараа байгаа учраас нэг онцгой хүрт, тэнцэн онцгой хүрттэй. Тэгэхээр дөрөвдүгээр хүчин онцгой хүртний хэмжээ бол хасах 527 секундын хасахныг зэрэг утгатай бол гарчээ. За ингээд энэ дээрээс битгүн 4-р арааны онцгой хүртийг боллоо. За нэгдүгээр араа, 2-р араа, 3-р араа, 4 дахь, 5 дахь араануудын онцгой хүртний хэмжээ бол тодорхойлох. Ийм аналитикаар аргаар битгүн голод онцгой хүртийг бол тодорхойллоо. За тэгэхээр та утгуудыг харахад 5-р араанаас бусад утгууд бол сөрөг утгатай бол гарсан байна те. 5-р араа маань эрг утгатай гарсан. Энэ маань юу гэсэн үг вэ? 5-р арааны онцгой хүрт бол 1-р арааны онцгой хүрттэй бол ижил чиглэлтэй бусад сөрөг гарсан голуудын эргэлтийн чиглэл бол онцгой хүрт 1-р мөчийн онцгой хүртний эргэлтийн чиглэлийн эсрэг чиглэлд бол дүрслэгдэнэ гэдгийг бол тодорхойлж өгч байгаа юм аа. За анхаарал тавьсан та бүхэнд бол баярлалаа.